Монтаны маань өнөөдөр 2 дахь өдөр би гэрээсээ ажиллана. Миний гэрээсээ ажиллах нэг өдөр хэрхэн өнгөрдгийг хамтдаа харцгаая. За би өглөөний алхалтаа хийхээр гэрээсээ гараад явж гин. Энд хаусанд амьдардаг айл болгон өөрсдийн гэсэн хогийн савтай байдаг. Нэгдгийн орой болохоор бүх айлууд хогийн саваа гудамжинд гаргаж тавиад 2 дахь өглөө 6-гийн алтад машин ирээд авчдаг. Тийм болохоор гудамжаар дөрөв хогийн савууд харагдчихээн. Манай гэрээс 50 алхах юм бол нэг 20 минут орчмын зайтай, гүүх юм бол нэг 10 минут орчмын газар жижигхэн хөөрхөн ой байдаг. Би гэрээсээ ажиллаж байгаа өдрүүддээ хэрвээ 8-аас өмнө сэрж чадах юм бол тийш очиж алхдаг. Би саяхан нэг D витамины экспертийн подкастыг сонссон. Тэнд нэг судалгааны үр дүнгийн талаар ярьдаг. Гол санааг нь өөрийнхөө ойлгосноор тайлбарлах юм бол нар биднэрт зөвхөн D витамин өгөхөөс гадна нарны урт, долгионы урттай туяа нь бидний биеийн эсийн дотор байдаг митохондри гээд жижигхэн эсийн эрх тэнцвэрт чухал нөлөө үзүүлдэг гэж ойлгосон. Энэ митохондрийн эсийн цахилгаан станц буюу энерги үүсгэгч гол хүчин зүйл юм байлээ. Тэгэхээр нарны гэрэлд алах бол бидний бие илүү их энерги үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэж ойлгосон. Тийм болохоор өдрийн хортой нарнаас өмнө өглөөдөө наранд гарч алхахыг ордоо хичээгээд байгаа. Нэмээд наранд гарч алхахаар сэтгэл санаа хүртэл өдрөг болоод байгаа юм шиг санагдсан. Ер нь би сүүлийн 3 сар эрүүл амьдралын хэв маягтай болъё гэж эрчтэй хичээж байгаа. Яагаад ингэж жишээдсэн бэ гэхээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд мастертаа бүтэн цагаар сураад хажуугаар нь хагас цагаар ажил хийгээд ер нь л өөртөө зарцуулах цаг гаргаж чаддгүй байсан. Одоо харин сургуулаа төгсөөд 9-5-ын хооронд ажилтай болсон болохоор өөрийнхөө дандаа боддог байсан эрүүл амьдралын хэв маягаа одоо л өөртөө хэвшүүлэхэд хамгийн тохиромжтой үе юм байна гэж шийдээд амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж эхэлсэн. За ингээд алхдаг ой дээрээ ирлээ. Дотроо хаана нь юу байгааг нь харуулсан хөрөн газрын зурагтай. Тэгээд хүн алхахдаг жимтэй. Энэ ойд кола бас байт юм байлээ. Тийм болохоор кола хамгаалагчийн богончиг бас энэ ой дотор байсан. Энүүгээр ингээд алхаа явж байхад зөндөө хүмүүстэй тааралдаг. Хүмүүс ихэвчлэн нохойгоо өглөө салхилуулангаа хамтдаа алхаад явж идэг. Уг нь би одоо байгаа энэ байрандаа сүүлийн 2 жил гараа амьдарч байгаа. Гэхдээ би өртөөсөө манай гэртээ ойрхон ийм гоё ой байдгийг бол огт мэдээгүй. Хүн дэрэгдэх эрдний анзаардаггүй юм байлээ гэдэг шиг хажуудаа исэн ийм гоё ойгоо анзаараагүй 2 жилиг өнгөрөөцсөн байсан. Тэгээд эрүүл амьдралын хэв маягтай болъё гэж шийдчихэд нэг өглөө алхаа явж исэн чинь санамсаргүй байдлаар ийм ой байдгийг олж мэдээд тэгээд эрт босч чадах юм бол өглөө бүрийн ишээ алхдаг болсон. За ингээд гэртээ ирлээ. Манайх яг уулын орой дээр байдаг. Гэрлүүг алхах гэж нэлээд энерги зарцуулнаа. Хогийн саваа аваад гэрийнхээ үдэнд авчиад тавьчээ. Тэр улаан тагтай жирийн хогийн сав, шар тагтай нь болохоор дахин боловсруулах боломжтой хогнуудаа хайдаг сав байгаа. За ингээд гэртээ ороод ирлээ. Одоо бяцлаглаа хийчээд гээс усанд орж гарч ирчээд өглөөний цай уугаад ажилд орно. За өнөөдөр өглөөний цагаа тухтай бэлдэх боломжтой юм чинь өөрийнхөө хамгийн дуртай өглөөний цагаа бэлднэ. Өндөг Vegemite-тай талах, тэгээд авокадо нэмээд шар кивитэй идэнэ. Яг сайхан өглөөний цагаа бэлдээгээд хөргөгчнийхөө хаалга руу харсан чинь хөлдөөгчөнд хөлдөөцсөн байжгаад хөргөгч рүү гаргаж гисгээсэн сүүний савн задраад хөргөгчний хаалгаар нэг сүү болгоцсон байдэ. Тэрийгээ гэлс сэвэрлээд сүүгээ савнд хийгээд гисгээхээр тавьчлаа. Одоо өндгөө шарнаа давс перцээр амтлаад тэгээд маслан шарна. Би уг нь scrambled egg хийх гэж дандаа оролдсон. Гэхдээ хийх тоолондоо бүтлгүүддэг. Зүгээр өндгөө хооронд нь холж байгаа дутгаад шарцсан юм шиг л өндөг болчдөг. Ингээд миний дуртай өглөөний цай бэлэн боллоо. Энд гадаа дулаараа дан замдтай балкон дээр суухад дар харгу болсон байлээ. Тэгэхээр н гадаа гарч балкон дээр өглөөний цайгаа ууж гин. Өглөөний цагаа уужаад ая тавгаа угаанаа. Ая тавг угаах миний хамгийн дуртай гэрээ ажил. Бас галтгой цэвэрхэн байхаар гэр цэвэрхэн болсон юм шиг санагдаад, галтгой муухайхаар гэр тэршигтэй муухай юм шиг санагдаад идэв. Өглөөний цагаа угаад ая тавгаа угаад дуусчлаа. Одоо ажилдаа оръё.
Өнөөдөр гадаад дулаахан байсан болохоор балкон дээрээ сууж ажиллаа хийхээр шийдсэн. Үдээс өмнө надад ямар нэг уулзалт байхгүй учраас гадаа суухад асуудалгүй. Уулзалттай үед дотроо орж лаптопоо дээш нь байршуулад камертаа сайн харагдах үз байхгүй болдгоо. Яагаад гэхээр энд онлайнаар уулзалт хийхдээ заавал камера өгдөг соёлтой юм байлээ. Миний Монголд хуучин ажил болохоор дандаа камера унтраалттайгаар нь онлайнаар хурлаа хийдэг байсан. Гэтэл энд камера өгөхгүй болохоор жоохон бүдүүлэгт тооцогдох гээд бас камера өгөөрэй гэд хэлээд идэг юм байлээ. Зөвхөн манай компани юм уу эсвэл бусад бүх компани Австралид юм байд юм уу би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан онлайн уулзалт хийхдээ заавал камер өгөхийг шаардаад байдаг. Гадаа нэлээд ажиллаа хийж сууж агаад нэг гоё мэдмээрч юм шиг, гоё муумаарч юм шиг санагдаад байхаар нь ажилласаа хэсэг завсарлага аваад өстөө мача хийж уухаар бэлтгэж байна. Надад гэрт мачаны хэрэгслүүд байдیں۔ Гэртээ байхдаа тэрүүгээрээ би мача нариулаад уучдаг. За тэгээд хэсэг амарсны дараа буцаад ажилдаа орлоо. Маргаашнаас өмнө систем дээр оруулах ёстой нэг өөрчлөлт байгаа учраас тэрийг өнөөдөртөө багтааж хийхдээ өдрийн хоолны завсарлага авахгүйгээр ажиллаж байна. Оройн сэрүү ороод салхилаад ахаар нь өрөөндөө ороод ирлээ. Энд сууж дахиад хэсэг ажиллаж байгаад оройн хоолоо хийж иднэ. Одоо энэ шууд уран сонсоорой. Манай хаус яг модны хажууд байдаг. Зарим өглөө 5G шуунууд яг ингээд хажууд шаагилдаад эхэлдэг. Өдрөө сонсохоор энэ чимээ нэг тайвшрал өгсөн гоё чимээ шиг сонсогддог ч гэсэн яг унтж хахад хажууд дуурайд ахаар бол хурдан чимээгүй болоосай л гэж боддог юм лээ. За дөнгөж сая ажиллаа дуусгачаад доошо галтгоондоо буугаад ирлээ. Одоо яг 6 цаг болж байна. Тэгээс оройны хоолоо хийж идэхгүй бол өдөр би цайндаа гараагүй. Яагаад гэхээр маргааш өглөөнөөс өмнө дуусгах хэвээр нэг ажил хийсэн. Маргааш болохоор 3 дахь өдөр манай компани хувьд ажилтнуудынхаа цалингийн тавьдаг. Цалин маргааш өглөө бодож эхлэхээс өмнө систем дээр нэг оруулах хэвээр өөрчлөлт байсан. Тэрнийг яаралтай ээж дуусгах га цайндаач гараагүй ажиллажлаа. Одоо хурдан болдгоор ингээл салмон тэгээд шинэ ногооны салааттай хийгээд идчих юм уу гэж бодож байна. Баярлалаа. За ингээд орой хоол маань бэлэн боллоо.
түрүүний тавхтай болоо барсангүй. Тэгэхээр тэгээд нэг сав нэмж хараад маргааш өдрийн болгонд авч өгөх юм бэлтжээ. Манай гэрийн хажууд байдаг модон дээр поосом гэдэг энд байдаг том харах юм уу нэг тарах шиг амтай амьдардаг. Орой болохоор байшин дээгүүр гүгээд идэм заримдаа бүр цонхон дээр ирсэн намайг хараад зогсож идэг. Өчигдөр яг ирсэн намайг харсан ингээд зогсож байсан. Би энэ бичлэгийг нь оруулжээ. Түр оройны хоолой идээд ая таагаа угааж маргаашийнхаа өдрийн хоолыг бэлтжээд тэгээд компьютер дээрээ сууж өөрийнхөө хувийн жоохон ажлуудаа амжуулаад нэг бичиг баримт бэлтэх хэрэгтэй байсан. Тэрнийг бэлтжээд сууж ийн одоо яг 9 цаг болж байна. Анх удаа биш энэ миний 2 дахь влог. Ер нь бол бараг анхны шахуу учраас өнөөдөр бичлэг хийх гэж нэлээд буйдаллаа. Тэгээд уулны ажиллаа ихэвчлэн 9 цаг 9:30 гээд эхэлсэн байдیں۔ Гэхдээ бичлэг хийж явсаар агаад ажиллаа бараг 10-т эхэлсэн. Ер нь бол жирийн өдрүүдэд ажиллаа 9 гээд эхэлждэг. Одоо ингээд нүүр гараа угаачаад бясалгаа хийжээд унтна. Тэрнээсээ өмнө бүх өнөөдрийнхөө бичлэгнүүдийг компьютерт оруулаад эдитлэх гэж үзэндээ. Миний гэрээсээ ажиллах өдрүүд ихэвчлэн нэг иймэр дөнгөрдөг. Өглөө эрт босоод алхачаад орж ирээд усанд ороод өглөөний цайгаа уучаад ажиллаа хийгээд тэгээд ихэвчлэн би өдрийн хооллоо орой хооллоо зэрэг цогтон нэг 4-5 яалтад идчихтэй. Тэгээл юу ч идэхгүй байж агаад орой нэг жимсэдээ унтдаг. Амар гоё амттай. За ингээд миний гэрээсээ ажиллах нэг өдөр нэг иймэр дөнгөрдөг. Надтай хамт байсан. Баярлалаа.